Улаанбаатарын Патын сургуулийн 6 ангиас сурагч Индра байна. За энд манай ангийн найзууд маань алан мөлхийг үрж тоглож байна. Алан мөлхийг монголчууд эртээр үеэс тоглож эхэлсэн. За энд маань яст мөлхийг алан мөлхий гэж содон нэршлэр нэршилсэн байдаг. За энэ маань шоо хайж шооны буусан нүдээр тоглодог тоглоом. За энийг хамгийн сүүлд шоонуудаа хаяад юмнуудаа авбал хамгийн сүүлд жоохон үлдэн тэгэхэд буцаан өрхөд хамгийн их шагаа авсан хүн хождог байгаа. Малын одоо шагаар авч цэвэрлэж уудандхийн цуглуулж хүүхдүүдээрээ цуглуулж ирсэн ийм уламжлалт тоглоом байна. За монголчууд мөлхийг хайж энэ жилийнхаа аз хэмрийг үздэг байгаа. За дөрвөн мэрх болгож чадвал тэр жилдээ аз хэмэртэй сайхан байна гэж үздэг.